засгийн зэнд доктор Батчууны Монгол шинжлэх ухаанд залуу үеийг татан оролцуулах, залуу судлаачдыг хөгжүүлэн дэмжих зорилгоор жил бүр шинжлэх ухааны салбарын 3 хүртэлх ажилтнанд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмж шагналыг олгодог уламжлалтай билээ. Шинжлэх ухаан бол улс орны хөгжил дэвшлийн тулгуур хүчин зүйл юм аа. Харин шинжлэх ухаан бүтээх арга болох эрдэм шинжилгээ судалгааны ажил гэдэг бол хүн бүрийн хийж чаддаг амар ажил биш ээ. Судалгаа шинжилгээний ажилд дур сонирхолтой шинжлэх ухаанд хөгжил тэмүүлсэн залуу үеийг бэлтгэхэд төрөөс тогтмол анхаарч урамшуулан дэмждэг байх ёстой. Өнөө жил судалгаа шинжилгээний бүтээл төрүүлэлт дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухаанд хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 3 залуу судлаач ерөнхийлөгчийн нэрмж шагналыг хүртлээ. Доктор Цэрэн Дулам, Зол Заяа, Хонгор Зул нар хүний ген, тархи судлал, мэдээллийн технологийн чиглэлээр онол арга зүйн төвшин, хэрэглээний өгөөжөөрөө залуу судлаачдад тэргүүлсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэжээ. Тэдний олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн судалгааны ажил тус бүр 70 гаруй удаа ишлэгдсэн байгаа нь судалгааны ажлын чанар саясаа ач холбогдлыг харуулж байна. Зол Заяа бүгднөр Солонгос улсад хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа судалгааны төслийн ажлын шугамар томилтоор ажиллагад л өнөөдөр хүрэлцээж амжаагүй байна. Та бүхний Монгол улсын шинжлэх ухааны хөгжилд оруулж байгаа хувь нэмэр талархаж, цаашдын ажил хөдөлмөр судалгаа шинжилгээ ажилд нь улам их амжилт хүсье. Эрдэм ухаанд илүүх болтугай. За, сэтгэл өндөр байна. Тэгээд миний судалгааны ажил бол хүний биеийн болон бэлгийн хүчлийн тэгээ оюун санааны олон төрлийн гажиг үүсгдэг чарж хэмээх синдромын тэгээ холбоотой харилцан үүслэх тэрнтэй холбоотой генүүдийн харилцан үүслэл тэгээд тэрийг бас анх удаа нөгөө аутизм гэсэн тэр одоо дэлхийн нийтэд нэлээд түгээмэл болоод байгаа аутизмтаас холбоотой генийг анх олж илрүүлсэн тийм ач холбогдолтой ажил байсан. Тэгээд энэ ингээд ажиллаараа ингээд энэ шагнал авсан маань ингээд бас цаашдаа ингээд илүү итгэл найдвар хүлээл гэж бас ингээд улс орнтой хийж бүтээгээсэй гэж хүсэж байгаа гэж талархаж бас хичээх болно гэж хэлмээр байна. За баярлалаа. Ингээд энэ хүү шагналыг авч байгаад маш их баяртай байна. Энэ залуу судлаач нарт өгж байгаа цаашдаа дараагийн ажилд нь илүү урам өгөхтэй, илүү ихийг хийж бүтээгээсэй гэсэн сэтлийг өгж байгаа гэж бодож байна. Энэ хүү шагнал нь зөвхөн миний шагнал биш те. Би бол анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ажилладаг. Тэгэхээр манай сургууль хамт олондоос өгж байгаа те манай сургуулийн оруулж байгаа хувь нэмрийг үнэлж байгаа юм болов уу гэж үзэж байна. Тэгээд миний судалгааны гол ажил болохоор үүдлэсийн судалгаа байгаа. Тэр дунд болохоор өнчин тархины үүдлэсийг судалсан. Өнчин тархи маань болохоор өөрөө хүний биеийн тэгээд ер нь хүний бие гэлтгүй амьд орж байгаа амьтны бүх бодисын солилцоог зохицуулж идэг гол эрхтний нэг. Тэгэхээр энэхүү эрхтэнд байгаа энэхүү үүдлэс маань хэрхэн яаж ажилтдаг, хэрхэн яаж зохицуулдаг гэж байгаа аль болох судалгааг хичээсэн. Ингэснээр ямар ач холбогдолтой юм бэ гэхээр ирээдүйд ямар нэгэн байдлаар үүдлэсийн эмчилгээгээр тийм ээ эсээр хүнийг эмчлэх эсээр бусад өвчнийг анаах гэдэг энэ түлхүүрийг тайлахад тодорхой хэмжээр өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахыг хичээсэн. Тэг гол судалгааны ажил нь үйл ажиллагаа явуулахын тулд төрийг зохицуулж байгаа эргэн тойрны орчин маш чухал байдаг. Энэхүү орчинд орж байгаа наалдагч уурга болон эсийн сигналууд нь яаж үүдлэсийг зохицуулаад үйл ажиллагааг дарангуулах эсвэл идэвхжүүлж байгаа юм бэ? Энэхүү механизмыг бүрэн тайлбарлах юм бол тайлж чадах юм бол энэхүү механизмын тусламжтайгаар хэрэгцээтэй шаардлагатай үед те механизмын тохируулснараа өвчнийг эмчлэх боломжтой байна гэдгийг эхлэл хэсгийг тайлахыг оролцсон ажил.